Орон нутагт алдуул мал завших гэмт хэрэг ихээр үлдэгдэж байна. Төв аймгийн хэмжээнд 2023 онд алдуул мал завших гэмт хэрэг 27 үлдгэснийг гин буруутай тооцож шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Алдуул мал завших гэдэг нь бусдын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж өөртөө завших, захиран зарцуулахыг хэлнэ. Тухайлбал шуурган дуруудаад ирсэн адуу бэлчээрээсээ тасарсан хон ямайг өөрийн эзэмшлийн малд нийлснийг мэдсээр байж худалдан борлуулсан, захиран зарцуулсан, бусдад шилжүүлсэн, эсвэл хүнсэнд хэрэгэлсэн үйлдэл нь эрээгүй хуульд заасан алдуул мал завших гэмт хэрэгт тооцогдно. Иргэний хуульд алдуул мал олсон хүн нь алдуул малыг олсон тухайн сумынхаа засаг дарга болон хэсгийн төлөөлөгчд нэн даруй мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшил байлган маллах, эсвэл нутгийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Хэрвээ алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш 1 жилийн дотор эзэн нь тогтоодвол алдуул малыг өөр төлийн хамтаар буцааж олгоно. Эзэн нь тогтоогдоогүй бол олсон хүний өмчлөл шилжүүлэхээр хуульчилсан байна.